Ихэнх арилжаачид крипто арилжаан дээр юунаас олж өндөр алдагдал хүлээдэг вэ? Маш олон хүмүүс криптогоос өндөр алдагдал хүлээсний улмаас крипто зах зээлд ер нь сөрөг хандлагатай байдаг. Тэгвэл крипто арилжаан дээр ашигтай ажиллах 3 зөвлөгөөг танд хүргэе. Stop loss буюу алдагдлыг хязгаарлах захиалга. Та өөрийн арилжаан дээр stop loss-ыг тавьж өгснөөр таны арилжаа өндөр алдагдал хүлээхгүй ба таны тавьж өгсөн алдагдлын хэмжээнд хүрэх үед таны арилжаа шууд зогсох болно. Иймээс та өөрийн алдах боломжтой мөнгийг эрсдэл тавьж арилжаанд орж байна гэсэн үг юм. Take profit буюу ашиг хамгаалах захиалга. Та өөрийн арилжаан дээр take profit буюу ашиг хамгаалах захиалгыг тавьж өгснөөр таны хүлээж буй ашигын хэмжээг хүссэн үед захиалга шууд таагдах юм. Ингэснээр зах зээл эсрэг зүг төлж таны арилжаа алдагдал хүлээхээс сэргийлэх юм аа. Та криптотой холбоотой заавар зөвлөгөө, мэдээллийг тогтмол авахыг хүсвэл манай сошиал сувгуудыг дагаарай.